За сайн байна уу? Эрхэм таны энэ өдрийн амар амгалан айлтгая. Миний нэрийг Болд гэдэг биологийн ухааны докторийн зэрэгтэй. За өнөөдөр дэлхийн эрдэмтэн мэргэд дээд эрүүл мэндийн талаар хөөрнөж бичиж судалж байгаагаас үзэхэд дээд эрүүл мэнд гэдэг ойлголт нь бие махбодыг эдэрхтний төвшнөөс авахуулаад нүдэнд үл үзэгдэх ген, хромосом ген, ДНХ-ийн төвшин хүртэл ариусхан цэвэрлэх. За тэгээд ухааны орно тунгалагшуулан элдвийн бодол санаа агуулгадах боломжгүй болгоод ариусгаад улмаар нөхцөл болцолтой явцуу хайраасаа хамаг амьтныг энэр нэгүсгүй хүртэл хөгжүүлсэн цагт дээд эрүүл мэндийг эзэмдэж өөрийн мөн чанараа дотоод мөн чанараа таних юмаа гэж сургаж өгүүлж байна. Тэгэхээр дээд эрүүл мэндийг эзэмдээ гэвэл бид бие махбод цэвэрлэж ариусгахад чухал нөлөөтэй цэвэр ногоон хоолыг идэхгүйгээр ямар ч ариусгах боломж байхгүй гэдэг нь өнөө цагт бол шинжлэх ухааны өндөр технологийн болоод бусад дээдийн ном сургаалаар бол давхар нотлогдсон байдаг. Тийм болохоор бид энэ сургалтаараа та бүхэнтэй цэвэр ногоон хоол, ургамал хоолыг хэрхэн хэрэглэх вэ? Энэ талын үндсэн ойлголт, практик, арга зөвлөмж энэ бүхнийг бол хүртээх болно. Тэгээ та бүхэнтэйгээ дараа дахин уулзтлаа. Түр баяртай.